Шилэн сангэр хундан бадамжав. Баянхонгор аймгийн хундан бадамжав бол 9 эрв давсан цөөхөн хүмүүсийн нэг билээ. Хундан бадамжав нь Дайчин вангийн хошуу одоогийн Эрдэнэ цагт Баян овоо сумын нутгийн чиглэлийн хүн байжээ. Хийсэн хэрэгээ хизээч улааж байгаагүй сайн ир байсан гэдэг. Хөрөнгийн хурааж байхыг үзсэн хүмүүс ч байдаг ба 41 мөнгөн аяга хоймор тоо тавьчихсан цоохор голдуу 300-аад адуутай айл байсан гинэ. Өвөр хангай аймгийн Харьяат зохиолч Яруу найрагч Балсан цэрэнгийн ойдвын бичсэн хар халахын шилийн сан ирчүүд цуврал номын 5 дугаар дэвтэрт манай сумын ахмад настан аймгийн начин довгрын жамбулгай ярилцлага өгснийг үзэхэд сайн ир хундан бадамжав нь увс нутаг хүртэл явж тентхийн эзэрхэг ихсдээдсийн сангийн сүргээс таслан хөөн ирж нутгийн ядуусаа хөлжүүлж унаажуулж байсан байна. Тэрээр нутгийн нэгэн хуншгүй баян болох дэгээл хамжавтай байнга тэрсэлдэж би алс хол энэ бие чилээж эмээлт мориод зовоож явж адуу хөөгөрөн ард олноо унаажуулж байхад чи хөндөй дүүрэн олон адуунаас ганц морь бариад ядарсан хүнийг унаажуулж чадахгүй яасан баян бэ гэгчлэн тэрсэлдэг байсан тухай энэ хүү номд бичжээ. Дэгээл хамжавна их баян хүн байсан учраас хөрөнгө мөнгөөр зодож нутгийн хамгийн сайхан хүүхэн гэгдэх мэм гэгч хүүхнийг гэргий болгон авсан нь тэр баяны хөрөнгөнд сагаж ихэмсэг дээрэнгүй нэгэн болжээ. Нэг өдөр ламжавынд хөлгүй найр болж байхдаа хундан бадамжав таарч гинэ. Найран дээр яваад ортол шилийн сайрыг ойшоож үзэх хүнгүй бөөн л дуу хуур болоод байв гин. Бадамжав зориудаар олны анхаарлыг татхаарга сэдэж мэм хүүхний жаахан хүүг урдуураа өнгөрөөд гарангууд барьж өвөр дээрээ аваад энэ миний хүүхэд угаа юм. Эцгийгээ таниад хүрээд ирлээ. Аавынх нь хонгор азрахтай адуунд 2 алаг үрээ байгаа. Нэгийг миний хүү аваарай хэмээжээ. Найрлж байсан хүмүүс сая л бадамжавыг анзаарч юу болов инээ тэрэ болтол эцэндээ болж нүүрэн чавх шиг улайсан мэм авгаа бөөн уур болж энд юун гуйлгчин орж ирээд байна вэ хэмээжээ. Баян ламжавч сандран түүнийг барьж хүлэх юм болтол хундан бадамжав юу ч болоогүй юм шиг гарч уяан дээрээс морио тайлан мордоход унж явсан морин увс нутгийн алдартай жороо хүлэг байсан учраас усан дэлмэн жороолсоор алга болоход баян ламжав баахан хүмүүс гарган бариулахаар хойноос нь нэхүүлсэн боловч 2 гүвээ даваад бараа тасарсан байжээ. Халахын шилийн сан ир хундан бадамжав хараалж ятхыг зайлуулах гэж дорж задав гэдэг судар номыг байнга уншиж хямр лундагаа сэргээдэг байсан тухай аргалахын шилийн сан ирчүүд номд бас бичсэн байна. Одоогийн Баянхонгорын Эрдэнэ цагт суманд түүний тууж ирсэн адуу малан хурааж байсан их цагаан агуй, бага цагаан агуй хэмээх 2 агуй бий. Олон чайлыг малжуулж хөлжүүлснийхээ хэргийг үүрч манжийн 9 эрв давж чадсан цөөн шилийн сан ирсийн нэг юм а. Дээрх номд бичигдсэн сайн ир хундан бадамжавын хууч домгийг соёлын гавьяат зүтгэлтэн Яруу найрагч Данзангийн Нимагийн өгүүлснээр та бүхэнд хүргэе. Баянхонгор аймгийн Баян овоо Эрдэнэ цагт сумын нутаг бол хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу билээ. Энэ хошууны сайн ир хундан бадамжавын тухай домог хууч ард түмнийхэн дунд одоо ч яригдсаар байдгийг. Би 90-ад оны ихээр энэ нэрийн тухай хууч домгоос үүдэж зохиолчд хамтран хадагтай Ембүү хэмээх кино зохиол бичиж үнийг радиогийн хэмээн алдаршсан Б Баатар найруулж байлаа. Киноны дууны шүлгийг бичиж урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г Алтан хуйг аялгауг нь зохиож Чингис хаан хамтлагийн ахлагч Д Жаргал сайхан дуулж билээ. Одоо ч энэ дууг хүмүүс сонсох дуртай байдаг. Алтан овоондоо өргөсөн тангаргаасаа хизээч няцахгүй. 10 цэнгийн баавартай мэлээсээ би буухгүй.
Гал ширгийн ажнайг галбын говьд хүргэнэ. Тэсийн голын унгаар тэртээ дорныг дагуулна гэж дуулдаг. Манай нутгийн хүрэн жинсд хайрхан болоо хадан хясаа эрг гангаар хүрээлэгдсэн эгц өндөр хайрхан билээ. Тэр хайрхны наран өврөөс үерийн усны ховил гэмээр хайрхтай зам шуудран бууж гужиртын голын эрг цүнхээлтэй шууд золгодог. Түүнийг хундан бадамжавын гаргасан зам гэх нь бий. Нэг удаа хундан бадамжав нэхүүлүүдэд хөөгдөжээ. Хагсарсан хурдан хүлэг буган халиун морь араас нэгсэн хүмүүст хэрхэн гүйцэгдэх вүлээ? Өртөөлөн хөөсөн тэд яа харахгүй л дөтлөв. Энэ зуур бадамжав холбоо толгойн баруун сугаар орчихжээ. Энэ ахар хугацааг сүүхийтэйхэн анзаарч морин дээрээ давхив тундаа дээлээ эргүүлэн өмсч ойрхон бэлчих хэдэн адууг гэлдрүүлэн туусаар тэдний өмнөөс гарч иржээ. Буу шийд магссан нэхүүлүүд дэрэгдүр нь гуугчин хашгираад өнгөрсөн байна. Сайн ирсэн эхнэрүүд ч бас нөхөртэй уран санаа зайлмх шингэн дээл хувцсурладаг байсан гэдгийг. Нэгэн удаа буган халиун морийг адуунаас нь барьсан 15-ны цагдаа нар одоо ч хундан бадамжив бидний гараас гарах нь өнгөрсөн. Хүлэг морин хайтаг эрийг ямар сайн иргэдэг юм. Морой ирж авах нь гарцаагүй гэж хэд хоног хүлээж юм. Ингээд буган халиуныг өндөр хашаанд чөдөрлөн хорьсон байж гин. Тэгтэл үүр цайхаас өмнө бадамжавын эсгэрээ сонсогдожээ. Энэ үед буган халиун хань гинтал янцхан хэдэнтэй цавхцсноо чөдрөө тасчуулан өндөр хашаан дээгүүр далавчтай юм шиг л дүүлэн харайсан гэдэг. Тэинхүү сайн ир хүлэг морин хоёр хаашаа ч юм орсургүй алга болох нь тарай. Мөн нэгэн удаа 15-ны цагдаа нар хундан бадамжавыг гэртээ ирснийг мэдсэн байна. Ингээд харав бүрийг хүлээж байсан 15-ны цагдаа нар хүлээж тэсэлгүй гэрт нь гинт оржээ. Эхнэр нь гурил элдэж байснаа юу ч болоогүй юм шиг цагдаа нарт хандаж "Юун хүмүүс вэ? Алив дээшээ сууцгаа" гэжээ. Гэрт дэм барайгүй бүрэн хийдүүл байж гин. Цагдаа нарын хоёр нь хатвчин зогсож бусд нь гэрийн хоймор тийш явв. Эхнэр нь тэдэнд цай цүү болж гэрийнхээ хатвчинд байгаа уяатай хургнуудыг зайчлан тавьж тэдний дунд хэвтэх нэг том хоньтой хамт хаалгаа нээн гаргажээ. Тэгээд тогоондоо ус хийж байтал гадаа морин төвөргөнд тачхнаад явчихаж цагдаа нарч сандралдан гүүхээрээ гарч гин. Тэхнээ ийм явдал болсон санж харав бүрүүгээр нэг хэсэг мортон ирж явааг харсан эхнэр нь орон дээрээ зуурхан хажуулж байсан нөхрөө үстэй дээл нөмрүүлэн уяатай ургнууд дотор оруулчихсан юм санж. Хургнууд дунд нэг том хонь хэвтэж байсан ухаанда хундан бадамжав байж л дээ. Үстэй дээл нөмөрсөн эрн дөрвөн хөллөн хургнуудтай хамт гараад буган халиундаа үсрэн мордож давхиулсан нь тэрэ. Энэ мэтэр хундан бадамжав нэхэн хөөж яваа хүмүүсээ олон удаа чадсан гэдгийм билээ. Баяхонгор аймгийн хэн хундан бадамжавын тухай ярьсан нь олоон. Дүүнжлэн аймгийн зан жижиг жамбалгой өгүүлэхтэй. Манай нутагт хундан бадамжав гэж алдартай шилийн сайр байлаа. Энэ хүн голдуу усын баячуудын адуу хөөж ирдэг. Адууг нь хөөгөөд явчихаар хойноос нь хараалхин. Бадамжав үүний хариуд дорж задуун шал амар мэнд мултардаг байсан байгаа юм. Тэгээд хөөж ирсэн адууга нутгийнхаа ардуудад тараагаад өгчдөг. Тийм болохоор нутгийнхаа дэгээ ламжав гэж нэг цуутай баян эртээ ихэд тэрсэлддэг байсан гин. Би хар хөлсөөн цуулан байж хаа холоос хөөж ирсэн адууга ядуу ардуудад тарааж явахад ламжав та талаар нэг бэлчсэн адуун зүргээсээ ганцыг ч бусдаа хилаалгасангүй гэж үг хайдаг байсан гэдэг. Дэгээ ламжавын гэргий мэм хатан гэж нутаг орондоо цуутай сайхан хүүхэн байжээ. Бас хэр варгийн хүнийг загнаж зандардаг ихэмсэг гин.
Нэрт эрдэмтэн шадвын лувсан манданд ном зааж байсан мэгэр өвөг хүртэл мэм хатан загнаж байсан гинэ. Мэм хатныг шохоорхох гэж хол ойроос хүмүүс шавжхан. Хундан бадамжав нутгийнхаа олондоо дөнгөжл нэрд гарч байх үедээ тэгээл хамжавынд яваад орж. Гэрт нь баахан томчууд найрлж байсан байна. Тэд хундан бадамжавыг таньж угаа чи малга, тоож угаа чи малга гинэ. Тиймээс олны анхааралд өртөхийн тулд мэм хатны баг хүүг өмнүүр нь гүйхэд шууд тэрч миний хүү аавыгаа таниад гүйгээд ирлээ шүү. Хондан азрахтай адуунд хоёр сайхан алг үрээ байгаа. Нэгийг аваарай миний хүү гэж хэлээд гарч явжээ. Мэм хатны царай хачин болоод явчихаж тэгээл хамжавч эвгүй байдалд орсон байна. Мэм хатан эцсэн нэрэндээ манайд ямар янзын гуйлахч орж ирээд юу гэж хэлчихэд гараад явчихва. Одоохон барьж ир гэж зарц нартаа тушааж гин. Гэвч хундан бадамжавын хойноос морьтой хүмүүс хөөгөөд хоёр хамар давуулаад алдчихсан гэдэг. Энэ мэтээр хундан бадамжавын тухай адал явдал олон бий хэмээн ярьжээ.